Good Neighbors олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар 20 жилийн хугацаанд Монгол улсын хүүхдийн эрх хамгаалал, нийгмийн өөрчлөлт, орон нутгийн хөгжлийг дэмжин ажиллахдаа 130 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээс та бүхэндээ бидний нэрийн хуудас болсон онцлог 5 санаачилгаа танилцуулж байна. Хүүхдийн эрх хамгааллын тогтолцоог бэхжүүлэх. Good Neighbors олон улсын төрийн бус байгууллагын тэргүүлэг чиглэл нь хүүхдийн эрх хамгаалал бөгөөд энэ чиглэлийн хүрээнд харьяалах төр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, зорилго чиглэлээ нэгтгэхээр хичээн ажиллаж байна. 2011 оноос эхэлсэн энэхүү санаачлага маань өнгөрсөн хугацаанд 40 гаруй төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ үндэсний хэмжээнд хүүхдийн эрх хамгаалал, үндэсний судалгаа, хүүхдийн эрхийн улсын байцаагч болон хүүхэд харах үйлчилгээний сургагч багш, анхны сургалтууд, ерөнхийлөгчид хүргэх миний үг, үндэсний аян, харьяалах төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүллээ. Түүнчлэн 2025-аас 2027 онд Good Neighbors олон улсын төрийн бус байгууллагын санаачлага, санхүүжилтээр Монгол улсад хүүхэд хамгаалах тогтолцоог бэхжүүлэх төслийг хүний эрхийн үндэсний комисс, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих. Оюу толгой компани санхүүжилт, нийслэлийн боловсролын газрын дэмжлэгээр 2020 оноос өнөөг хүртэл 6 жилийн хугацаанд өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих гэрэл төслийг амжилттай хэрэгжүүлж, нийслэлийн сонгон харьхан, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 25 сургуулийн 24500 хүүхэд, 12250 эцэг асран хамгаалагч, 1500 багш сэтгэл зүйн зохиц үйлчилгээ үзүүлэх, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөний өрөө тогтжуулж, сургуулийн сэтгэл зүйчдийн мэрэгжлийн хөгжлийг дэмжих, өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, сургалт, зөвлөгөө, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах, цогц орчин болон хүний нөөцийг бүрдүүлж чадлаа. Бид 2026-аас 2027 оны хичээлийн жилд энэхүү төслөө Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих. Боловсролын яам, нийслэлийн боловсролын газар, Монгол улсын хүүхэлдэйн театр болон Монголын үндэсний телевизтэй хамтран 5 жилийн хугацаанд хүүхэд олон нийтийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд миний хөөрхөн шүдний аялал хүүхэлдэйн бүрэн хэмжээний хүүхэлдэйн жүжиг бүтээж, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг илүү бүтээлж, хүүхдийн сонирхол онцлогт нийцсэн хэлбэрээр түгээхээр анхаарч ажиллалаа. Түүнчлэн Мишель хүүхдийн сантай хамтран явуулын шүдний эмнэлгийн тусламжтай бага ангийн сурагчдын шүдний үзлэг, оншилгоо, эмчилгээг жил бүр тогтмол хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар 26 шүдний эмнэлгийг тухайн санаачилгад урьж, бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих санаачилгад нэгтгэж чадлаа. Уг санаачилгын үр дүнд одоогийн байдлаар 112 мянган хүүхэд хүртээд байна. Тус төслийн санаачлага үр дүнд тулгуурлан Монгол улсын засгийн газраас эрүүл шүд, үндэсний хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна. Өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихийн эрүүл мэндийг дэмжих. Хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалахад анхаарах суурь асуудлын нэг нь бэлгийн болон нөхөн үржихийн эрүүл мэндийн асуудал юм. Good Neighbors олон улсын төрийн бус байгууллага Монголд үйл ажиллагаагаа явуулсан цагаас энэ асуудалд анхаарч, сургалт, нөлөөллийн ажил, төслийг тогтмол хэрэгжүүлж байна. Бид өмнөх туршлага нөөцдөө тулгуурлан Barlow World Mongolia компани дэмжлэгтэй 2023 оноос эхлэн өнөөг хүртэл 3 дахь жилдээ хот, хөдөөгийн, ерөнхий боловсролын 12 сургуулийн өсвөр үеийнхэнд зориулсан эрхэм нандин төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар уг төслийн үр дүнд 61 мянган хүүхэд, насанд хүрэгчид нөхөн үржихийн эрүүл мэндийн мэдлэгээ дэвшлүүлэхийн зэрэгцээ, ариун цэврийн хэрэглэлийн ухаалаг машины шийдэл, үе тэнгийн сургагч багш бэлтгэх, багш эцэг эхийн оролцоотой өсвөр үеийнхний нөхөн үржихийн боловсрол олгох санаачилгыг өрнүүлэн ажиллаж байна. Бид энэхүү санаачилгаараа 2025 онд Америкийн нэгдсэн улсын худалдааны танхимын Монгол дахь төлөөлөгчийн газраас шинэлэг шийдэл бүхий инновацлог төсөл номинацийн эздээр тодорсон юм. Иргэдийн амьдралын чанарыг дэвшлүүлэх халамжаас хөдөлмөрт санаачлага. Good Neighbors олон улсын төрийн бус байгууллага нь 2010-аас 2017 онд Койка олон улсын байгууллагын санхүүжилтээр өрхийн орлого дэмжих хөтөлбөрийн хүрээнд G-Saver төслийг санаачлан дулаан баригч бүтээгдэхүүнийг санаачлан нийслэлийн 9 дүүрэг 16 аймаг 72 мянган бүтээгдэхүүн түгээж Монгол улсын агаарын бохирдлыг бууруулах хувь нэмрээ орууллаа. Энэхүү санаачлага маань 2012 онд Азийн улс орнуудын дунд зохион байгуулсан нийгмийн шийдэл уралдаанаас тэргуун байрын шагнал хүртсэн юм. 2010 онд уг төслийн санаачлага хэрэгжилтэд үндэслэн гэр хорооллын бүсийн хөрсний бохирдлыг бууруулах, цэвэр усны нөөцийг хадгалах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс Good Sharing нийгэм тустай компаниг байгуулан угаалга, хийм цэвэрлэгээний үйлчилгээг гэр хорооллын бүсүүдэд үзүүлэн ажиллаж байна. Бид энэ хугацаанд 100 гаруй төр
төрийн бус, олон улсын байгууллагуудтай түншлэн нийтдээ 2,700,000 гаруй хүүхэд насанд хүрэгчдэд хүрч ажиллалаа. Өнгөрсөн 20 жилийн энэхүү аяллаа нэг хэсэг болж өлсгөлэн гачигдalgүйгээр хамтдаа эв нэгдэлтэй сайн сайхан амьдрах дэлхийг бүтээхийг зорьсон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид дараагийн 20 жилдээж хүн бүрийн эрхийг хүндэтгсэн гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө та бүхэнтэйгээ хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.